иргэн шинэ гэрлийн санаачлагаар 100 мянган хүн хувь хүний орлогын албан татварыг 1% болгох энэ саналыг дэмжиж парламент дээр одоо цахим гар үсгэж зурсан байгаа. За энэ 100 мянган иргэдэн ердөө 7 хоногийн дотор гар үсгэж зурсан байгаа. Тэгэхээр энэ 100 мянган иргэдийн саналыг одоо хэрэгжүүлэх нь улсын хурлын гишүүд бидний үүрэг юм а гэж бидний одоо хэдэн гишүүд үзсний үндсэн дээр хуулийн төсөл санаачлах нь зөв гэж үзээд тухайн үед бол хэвлэлийн багварал хийж байсан. За тэр хугацаанаас хойш одоо тухайн одоо хувь хүний орлогын албан татварыг 1% хүртэл буулгах энэ хуулийн төслийг бол бид нар боловсруулаад petition буюу одоо мөн парламентын веб хуудсан дээр байршуулсан байгаа. Одоо бол нөгөө боловсруулах шатндаа гэсэн ийм статустайгаар явж байгаа. За тэгэхээр энэ дээр бол бид нэр одоо сэтгүүлч та бүгдээр дамжуулж иргэдийг бас саналаа өгөөсөө өөрсдийн бас бодож байгаа зүйлсээ тэн дээр бичээсэй гэж ингэж хүсэж байгаамаа. За түүнээс гадна бид нар мөн одоо өнгөрсөн 7 хоногт буюу 5 сарын 5-нд 5 өдөр байна уу? Энэ нэгд өдөр байна уу? Бас мөн одоо өөрсдийнхаа боловсруулсан тэр хувь хүний орлогын албан татварыг 1% болгох төслөө засгийн газарт хөргүүлсэн байгаа. Засгийн газрын тэргүүн ерөнхий сайд оюун эрдэнэд хөргүүлсэн байгаа энэ бичгээ. За өмнө нь бас ярьжсэнчлэн татварын дарамт бол асар их байгаа. Энийг бол иргэд бүгд хэлж байгаа. Тэгэхээр бид нар бол заавалчгүй энэ одоо орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа гэж одоо иргэдээс өндөр татвар авч энэ төсвийн зарлагад зарцуулдаг энэ байдлыг зогсооё гэсэн ийм зарчмын одоо саналтай байгаамаа. Яг гэвэл Монгол улс гэдэг чинь ерөөсөө монгол хүнээс бүрдэн, монголчуудаас бүрдэн. Тэгэхээр монгол хүн өнөөдөр бага чадхуй орлого нь нэмэгдэж тэр нь өөрийнх нь амьдрал бага чадхуй хувь нэмэр оруулж байж сая тухайн улсын хөгжил яригдана. Түүнээс биш одоо өөрснийх нь хөдөлмөрлжээж олсон цалин хөлс нь амьдралд нь огт хүрэлцэхгүй байгаа дээр нь нэмээд татварын дарамт учруулад байгаа нь бол ерөөсөө одоогийн энэ эдийн засгийн хүнд нөхцөлд бол ямар ч боломжгүй маа гэдгийг бол бид нар үздсэн байгаа. Тийм ч учраас бүх төрлийн татвар буюу хувь хүний орлогын албан татвар дотор 6 төрлийн татвар байгаа. Энийг бүгдийг нь 1% болгох энэ хуулийн төслийг санаачилж одоо боловсруулсан байгаа. За хуулийн бүх тэр процедур нь яваад өнгөрсний дараа бол бид нар үүнийгээ улсын хурлын одоо даргад өгч улмаар одоо тэр нь өргөн барьж байна гэсэн үг. Ийм болох юм аа. За тэгээд бид нар өмнө ч бас ярин дээр хэлсэн иргэн баян бол улс баян гэж үг байгаа. Тэгэхээр бид нар бол иргэдээ баяжуулдгүй маа гэхэд ядаж энэ татварын дарамтаас нь багч гисэн чөлөөлөөсөө 9% тэр мөнгийг нь өөрт нь үлдээгээсэ гэсэн ийм л одоо зорилгын хүрээнд хийгдэж байгаа маа. За зүгээр жишээ хэлэхэд 2 сая төгрөгийн цалинтай хүнд бол 9% төрд хураалгахгүйгээр авч үлдэхэд 180 мянган төгрөг үлдэхийн ердөө. Гэхдээ энэ мөнгө бол 180 мянган төгрөг нь бол иргэдэд үнэхэрийн бодит бас орлого болж хувирах юм а. Ядаж нэг шуудаа гурил ууд удаага авгээ гэсэн ийм л зорилготой байгаа. 180 мянган төгрөг бол одоо төрөөс төрсөн тэр бомтнуудад бол юу ч биш байх л та мэдээж нэг цайны хэмжээний мөнгө баг. Гэтэл иргэдэд бол энэ маш их мөнгө юм а. За 2.5 эхний төгрөгийн зөрүү гарна гэж ярьж байгаа тий. Зүгээр 2025 оны төсвөөр авч үзэх юм бол тэгэхээр энэ 2.5 их найдыг бол бүрдүүлэхэд бол маш амар. Яг гэвэл одоо 2026 оны төсвийн орлогоо тооцоолохдоо энэ дүнг хасаад нэгсэндөө татвар төлдөг тэр 900 мянга орчим иргэдээс олох тэр орлогыг 9% нь хасаад 1% тооцоолж төсөвлөнө. За тэгээд яг төдий чинээ зарлагаасаа хасна гэсэн. Тэгэхээр энэ дээр бол хэрэгжих магадлал байгаа мó гэж асуудаг магадлал байгаа. Яг гэвэл та бүхэн санаж байгаа 2025 оны төсвийг хилцэж явах үед бол 33.8 их найдын төсөв оруулж ирсэн. За гишүүд бол бас энэ хэлсэн төсвөө багасгаач гэсэн яг тухайн моментод бол татварыг бишээ төсвийг буулгах ямар ч боломжгүй гэж сангийн сайд мэдэгдэж байсан боловч ерөнхийлөгч хориг тавьснаар ердөө 7 хоногийн дараа 33 их найд болгоод бууруулад ороод ирсэн. Тэр үедээ ч гэсэн сангийн сайд хэлжсэн. Ер нь бол хасах хувилбаруудыг бэлдсэн байгаа гэж. Тэгэхээр энэ удаад ч гэсэн энэ иргэдийнхээ ачааллаас багч тухай
нуруунд дээрээс нь ачааллыг нь бууруулахад бол ямар ч байсан сангийн яам болвол бүгдийг нь төлбөрүүдийг нь тооцоолоод гаргаад ирнэ гэдэгт итгэлтэй байгаамаа. Тэгээ ингээд бидний одоо боловсруулж парламентэд тавьсан энэ хуулийн төслийг бол бас ард иргэд сонирхож үүн дээр бас өөрсдийнхөө саналыг өгөөсэй гэж хүсэж байна.